За парт 7-д орцгоё. Сүүлд манай хэд нэг улс руу хилэлцээр хийхээр явсан штэ. Тэр улсын нэр нь бол Дарганто. Ато тэр улс өндөржүүлсэн бэлэн байдалд орж Иогор гоблин зэрэг мангасууд дайрч байгаа. Дураглал солигдоход манай хэд тэр улс дээрээ очив. Тэгээд тэр улсын эзэн бололтой амтэн нь бодохдоо эдэр яавч хүн биш. Бид эдрийг барахгүй харагдаж байна гэж бодов. Тэгсэн хажуу талд нь байсан амтэн нь өмдөндөө шийх нь холгүй айгаад байдал амар хурцтаж байхад нэг бацаан бишээ нэг хүүхэд гарч ирээд сайн байна уу? Нэрийгт нь асууж болох уу? Тэр өхөр бүр дотроо боож өгөх гэж байгаа юм чинь. Дураглал солигдоход нөгөө өхөр хүүхэд хоёртойгоо хамт хараалтайгоор буу халаад явж байваа. Энэ өхөр бодохдоо ийм онцгой төвшний мангасыг доороор захирддаг хаан яг юу хүлээж байгаа юм бол доо гээл баахан юм бодоод тэгээд нөгөө хоёртой такотог танилцуулаад тэр өхөр бодохдоо ийм гайхамшигтай зүйл манай хөрс байжээ. Тэгээд өхөр шаал дэмий энэ хүүхдийг дагуулж ирлээ гээл бодож байсан чинь муу бацаан танилцъя намайг Пепе гэдэг надтай найзууд болооч. Тэгтэн нөгөө өхөр чинь бүр жинхнээсээ боож өгч байгаа юм чинь. Такото гайхаж саналын төвшөөрөөд тэгсэн өхрөөс бусад нь бүгд баяр хүргэцгээв. Тэгээд оройн цаг хийжсэн чинь тэгэл алимны шөв сууж үзээгүй болохоор аяг халбах нь амар дээд зэргийн гэдгийг нь гайхаал. Такото бодохдоо анхны найз болохоор юу хийхээ мэдэхгүй болохоор тоглоом тоглохоор болов. Нэг даам шиг юм тоглоод дуусаа дараа нь энэ харанхуй ойроо явсан шалтгаанаа хэлв. Манай улс руу ойрд зэрлэгүүд ихээр дайрч байгаа. Гол зүйл нь хараалт ойд байж магадгүй гэд ийшээ ирсэн гэхэд ато цэргийн хүч муу байгаа байх нэ гэхэд өхөр бодохдоо хандлагаас минь мэдчихлээ. Сул талыг минь харчвал хилэлцээр хийж болохгүй гэд бидний хүн хүч гайгүй байгаа гэд сийхүү худлаа бурж байхад Пепе манай улс мөхөх гэж байгаа болохоор арга чарга олно гэж судалгаанд яваагүй юу? Хөөхөө өхрийг нүүр хийх газаргүй болгоцгоо. Тэгээд жоохон банталтад орж байгаад танаа улстай дайсагнах бодлого юм. Бид нар амар амгалан байхыг хүсдэг гэв. Тэгээд Дарганто эзлэгдвэл дараачийнх нь манайх байх болохоор танад туслана гэхэд өхөр гайхаад төлөөс нь юу юм бэ гэхэд тэгвэл луугийн цусны судлыг гэв. За энэ зүйл нь хязгааргүй шидийн хүч юм байна лээ. Тэгээд энэ өхрийн улсад таяг эзэмшигч гээд зүйл нь сонгогдсон үндэл байдаг юм байна лээ. Пепе болохоор таяг эзэмшигч гэхгүй юу? Тэгээд Пепегээр хамтрах хэсгийг шийдвэрлэхээр болов. Тэгээд Пепе би түрүүнээс хойш хэлсэн штэ. Тэгээд ямар тач ингэж хамтрахаар болоо. Тэгээ манай хэд хуралдаад өөр улс руу явуулах элчин сайд тодруулах гэж бөө юм болоод би чи гээл хоёр ихрийг явуулбал тэр хоёр асуудалтай. Мортрийг явуулахаар арай том албан тушаалтай хүн. Тэгээд ярьж байхад хоёр ихэр хурж ирээд бид хаанд тусламаар байна. Та өмнө нь бид хоёрыг эрх чөлөөтэй хүн гэж хэлсэн. Такото тэгээд ямар нэг юм зүйл болвол гэхэд хоёр ихэр мэдэж байна. Хаант минь гуйж байна гэд гуталмуурын царай гаргаад ингээд байгаа хоёр охиныг тэгэл Такото зөвшөөрч байгаа юм да. Тэгсэн Ато надаас өөр хүний гуйлд нь зөвшөөрчлөө гэд яагаач байгаа. Тэгээд Ато намайг тоохгүй өөр олон охин хүрээлэхэд л болно гээл тэрүүхэн тэндээ ирэхлээд байгаа. Тэгэл Такото гарнаас нь бариад чи байгаагүйсэн бол би өдий зэрэгтэй хүрэхгүй байсан. Надаа битгий уурлаач гээл нөгөөх нь амар улааж ичээл дотроо амар төсөөлөл хамт гэрэлж ийн гээл. Дураглал солигдоход нөгөө хоёр эльфийг хамгаалуулахаар саяхан үйлдүүлсэн цэрэг. За одоо амар гой анги эхлэх тул яг одоо лайкадаар бас сабадаар заяа. За тэгээд дарсан бол тэгээд одоо үргэлжлүүлээд үзье заяа. Та нарт тэнэнтэй төстэй харагдаж байна уу? Тэгээд энэ гурван SCP биш цэрэг хаа өөрийн биеэр ирлээ. Өнөөдөр их азтай өдөр байна гээл. Тэгээд Такото энэ хоёрыг хамгаал гэж тушаачаа. Энэ гурав нууц чадвартай юм байна лээ. Дураглал солигдоход Дарганто дээр очино. Тэгээд ажилдаа дарагдсан эльф ганцаараа ойрлож хашгичин. Би яхаараа энэ ажлыг хийх ёстой юм. Ууг нь энд нөхөртэй болоод гэр бүл зохиогоод гоё амьдрий гэж бодоод бас Майнагура гэсэн
Уулс анх удаа сонсож байна. Ямар ч энэ хүн нэлээд муухай ааштай юм бэ лээ. Тэгэл туслах нь орж ирэхэд нэг л худлаа гайгүй царай гаргаад. Тэгэл туслах нь манай эдэг ирж байгааг хэлээд дурлал солигдоход манай эд ороод ирсэн. Энэ хар энерги шингэсэн амар зүйлстэй яагаад хамдарсан юм бол тоо гэж бодов. Манай эд жин зүгээр судалгаагаар ирсэн бараг жуулчин гэж хэлэхэд болно гэв. Тэгэхэд энэ хотын дарга нь бодохдоо хааныхан доор ажилдаг 2 хүүхэд гэж дуулсан. Тийм болохоор таагүй мэдрэмж төрүүлвэл өхөж магадгүй гэж бодоод би хөтөч хийгээл өдөржин хотоо танилцуулаад яваа. Манай хоёрыг энэ их гоё ааштай хүн байна шүү гээл үлдэв. Тэгээд энэ улсын хүмүүс нь ер нь их хэцүү ядуу болсон хүмүүс улс руу байн дайснууд дайрж байгаа учраас урт тус хүний сэтгэл хөдлөл мэдэрдэг чадвартай юм байна лээ. Энэ улсын муу хүмүүс нь болохоор бидний амьдрал дээр шиг хар тамхи шиг үйлчилгээтэй цэцгийг тарьж мөнгө олдсон юм шиг л үзэн. Маргааш манай цэнхэр чулуун дээр очиод шинжил байхад хууль бус цэцэг тарьдаг 8-чин нэрээд бидэнтэй нийлж цэцэг тарих уу та нарт маш ашигтай. Бид олсон орлогын тодорхой эцгийг өгнө. Та бодож үзээд маргааш энд ирнэ үү гэв. Тэгээ маргааш нь хотын дарга эгчтэй очсон. Эгчтэй үнэхээр тус боллоо. Бид хоёр тийм том эрх мэдэлтэй биш ч гэлээ. Танд чадах зүйлээр туслана гэж ярьж байхад нөгөө хууль бус цэцэг тарьдаг нөхдүүд хурж ирээд өнөөдөр нөгөө газараа ирээгүй юм чинь бид өөрсдөө очихоор шийдлээ гэхэд хотын дарга бодохдоо эднэр ийм зүйлтэй нэгдвэл манай улс гэж бодож байхад та нар шиг юмтай хамтрахгүй очоогүй болохоор ойлгох байх гэж бодсон гэхэд нөгөөх чинь 2 хүнээ дайруултал гинэт цос нүж энэ 3 цэргийн үнэн төрөг хилчлэгдээд энэ 3 хүний тарь хийддэг хүнийг эмчлэгдэж гэсэн алхтаач гэсэн үнэхээр чадварлаг амьтад тэгээд сүулд үлдсэн нөхрийг алахыг тушаав. Тэгэд юу болсныг мэдэж байгаа зү. Тэгэл алж дуусны дараа нь уучлаарай арай л энэ өрөөх чинь давар болчихлаа. Мөнгөний төлнөө айлгсан бол уучлаарай гэхэд хотын дарга бодохдоо ийм амар зүйлийг харцгаад яасан ч гэгээд амар гайхваа. За энэ хүрээд 2 байрт маань туслаа. Ман ч амар завгүй байсансаа ойрд бичлэг хийхээр тог тасраад энэ удаа нэрнгээсээ 700 лайк хүрвэл шууд бичлэгээ 50 цав. Нэрээ шууд 50. Одоо би бичлэг хийж энэ. Тэгээ шууд 50 гой комент бичээ сабаа дараад лайка дараа түлээж гараа заяа. За тэгээ дараагийн партаар уулзъя.